За энэ удаагийн бичлэгээр наран сүлжээ хүртний тайлал болон наран сүлжээ хүртийг тэтгэх богино хэмжээний бясалгалыг оруулж өгөхөр боллоо. Наран сүлжээ хүрт гэдэг нь өөрөө Монгол нэршлиг аваад үзэх юм бол нар гэдэг үгнээс эхлэлтэй байгаа. Нар гэдэг бол эрчим хүчийг тэтгэх цөм энергийг илэрхийлж байгаа. За тэгвэл хүнд оюуны гал, сэтгэлийн гал, дотоод гал гэсэн онцгой төвт галууд байдаг. Тэгвэл энэ удаад хэдүүлээ дотоод эрчим хүчний гал дээр илүү төвлөрч ярилцъя. Хамгаалтын сэдв хүмүүст их хүрсэн байлаа. Яа тэгэхээр бидний энэ амьдарч байгаа орчинд хамгаалт гэдэг зүйл нь илүүддэг. Хэрвээ та бүхэн даалж ертөнцийг, завсрын ертөнцийг судалж байсан бол сүүлийн үед ер нь хүмүүс энергийн хамгаалт их муу байна. Энерги их дутагдaltaй байна. Эрчим хэмээ амархан ингэж соруулж байна. Ядарч байна. Бие махбод нь амархан сулдаж, өвчин амархан тусаж байна гэд мэдээлэл явж байгаа. За тэгвэл эн чинь ерөөсөө энергийн хамгаалтаас шалтгаална. Энергийн хамгаалалт сайн байх нь хоёр үндсэн хүчин зүйлтэй байдаг. Миний анзаарснаар бол нэг нь болохоор ухамсарын түвшнээс шалтгаалдаг. Хүний оюун бодол хүчтэй байх тусам энергийн хамгаалалт хүчтэй байдаг. Энэ болохоор ухамсарын түвшинтэй шууд хамааралтай. Хүн өөртөө хэр их тунгаалттай, хэр их боловсралтай, хэр их ухамсар оюуны өндөр чадалтай байна. Тэр хэмжээгээр энергийн хамгаалтыг маш төвгүйгээр үүсгэждэг. За тэгвэл үүнээс гадна бас нэг чухал зүйл бол мэдээж эрчим энерги байдаг. Эрчим энерги байхгүй бол мэдээж бүх зүйл байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ эрчим энергийн хүүсвэр дотоод гал буюу наран сүлжээ хүрттэй маш их хамааралтай байдаг. Хэрвээ бидний наран сүлжээ хүрт маань сайн ажиллагаатай тэр дотоод эрчим энергийн хүүсвэр буюу тэр дотоод галын эрчим энерги маш сайн байх юм бол хамгаалалт болон эрүүл мэнд асуудал хвчлэн бүх зүйлийг давах одоо хүчин чадлын их үүсвэртэй байна гэж ойлгож болно. За тэгвэл дотоод гал буюу наран сүлжээ хүрт өөрөө гэмтээд яг бүрэн ажиллагаанд байхгүй болохоор ямар шух өөрчлөлтүүд гардаг вэ гэхээр мэдээж биднэрт амьдралын ямар ч ич хүч байхгүй болдог. Юм ихээс залхуу хүрдэг. За бид нар өөрсөндөө зорилго тавиал за энэ удаад ингэж турыг эсвэл ингэж ажил хөгжилтөө тэрнийхээ ард гарыг гэдэг ч юм уу ямар ч зорилго тавьсан бай тэр нэг л болж өгөхгүй нэг л шантармаар эсвэл залхуу өрөөд болмоор ч юм шиг санагддаг. За энэ бол мэдээж тодорхой хэмжээгээр наран сүлжээ хүрттэй холбоотой байдаг. За дээрэс нь хамгаалт сул байна, тархлаа муу байна, амархан эрчим энергиэс сурвалжчихдаг, амархан гадны сүрэг эрчим энерги тавтчихдаг. За тэгээ би амархан ядардаг бол мэдээж наран сүлжээ хүрттэй бас л холбоотой шалтгаанууд байдаг. За хэрвээ наран сүлжээ хүрт маань өөрөө засагдаад хэвийн эрчмээ ялгаруулад бүрэн зөв эргэлттэй болоод ирэхээр яадаг вэ гэхээр бид нар цаанаасаа ирчүүж орж ирдэг. Үнэхээр хийгсэн юм хийж чаддаг, зорилгынхаа ард гардаг. За тэгээ залхуу хүрэх ч гэх юм уу тав тухтай байдалтай шийтгэхээс илүү энийг хийчи, энийг бүтээчи, энэ ажлынхаа ард гарчи гэдэг ерөнхийдөө цаанаасаа маш гоё урам зориг өндөрч орж ирдэг. Энэ чинээгээр сэтгэл санаа өөдрөг болдог. За мөн эрчим энергийн алдагдал багтай, эрчим энергийн хамгаалалт сайн болчдөг. Тэгэхээр бидний наран сүлжээ хүрт бусад хүртнүүдийн адилаар маш чухал үүрэг оролцоотой байдаг бахнэ. За тэгвэл та нартай би маш хэлбэрхан, амархан богино хугацаанд хийгээд байж болох үс бясалгалын нэг арга зааж өгье. Энэ бол мэдээж дотоод галыг өртөх буюу наран сүлжээ хүртийг тэтгэх бясалгал байгаа. За наран сүлжээ хүрт нь өөр эрчим энерги үүдгэл гэдэг утгаараа гэрлээс галын эрчмээр тэтгэгддэг. За яагаад тэгвэл нар гэж хэлснээс бас наран сүлжээ гэж нарыг оролцуулсан бас учиртай байгааз. За хэрвээ бид нар гэртээ гал түлхэх боломжтой бол тэр галын эрчим энергийг ашиглах их зүгээр байдаг. Хэрвээ гал түлхэх боломжгүй бол гадаа суугаад нарны эрчим энергийг ашиглах зүгээр. Хэрвээ гадаа суух боломжгүй ингээд орон сууцнд амьдардаг гэх юм бол цонхоор нар тусч ирдэг тэр мөчийг ашиглаж болно. За бүр ингээд цонхоор нар тусахгүй, гэртээ гал түлхэхгүй, галаас ер нь холдоод байна гэх юм бол лаанууд байгаа шүү дээ. Гой том лаанууд ингээд урдаа хасаагаа суучгаа. Тэгээ бүдэг гэрэлтэй үед ингээд лааныхаа дүл эрчим энергийг хараа суучих тохиромжтой орчин бүрдүүлээд урдаа гой эко лаанууд ингээд тавьчихна. За тэгээ ерөнхийдөө
энэ галаас гарч байгаа эрчим хүчийг нэгдүгээр ашиглана, хоёрдугаарт бид нэр өөрийнхөө оюун бодлын хүчийг ашиглана. Ухамсарынхаа хүчийг ашиглана гэсэн үг байхгүй юу? За эдгээрийг ашиглаад богино хугацаанд бид нар дотоод галаа өрдөж өгч чаднаа. За тэгээ энэ бяцлаглалыг завтай үедээ эсвэл өдөр болгон ч юм уу хийгээд ах юм бол наран сүлжээ хурд засагдаж байгаа нь мэдэгдэнэ. За дөрөвний хилдэгчлэн бяцлал хийгээд үр дүнтэй байвал ямар өөрчлөлтүүд гарах вэ гэвэл хамгийн наазах нь хоол боловсруулах хэрэгтэн сайжилж эхэлнэ. Хоолны шингэц сайжирна. Дээрэс нь эрчим энерги яг орж ирж байгаа нь мэдрэгддэг. Илүү өмнөхөөсөө ядарх нь багасаад илүү өөртөө ихтэй болоод илүү урам зоригтой болоод гихчлэн ингээд ажил төрөлж цаанаасаа бүтдэг ч юм уу те. Эд баялагч цаанаасаа нэгдэж орж ирдэг ч юм уу. Ямар ч гэсэн бүтэмжтэй бэ. Амархан ядархаа болно. Сүрэг эрчим энергитэй хүмүүсийн дунд сүрэг эрчим энергитэй газар энерги алдах нь хамаагүй багасаад ирдэг. Тэгээ та бүхэнд маань угаасаа 2-3 7 хоногийн дараагаад хангалттай мэдрэгдэхүүц өөрчлөлт гарнаа. За бусад наран сүлжээ хүртний бусад мэдээллүүдийг бол хүссэн үед интернетээс хайгаад олчих болох байхаа. Энэ удаагийн бичлэгээр бол би өөрийнхөө суурсан тэгээ амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлээ танартай хуваалцаад байгаа юм шүү. Тэрүүхээр онцлог учраас тавч баярлаа. За бяцлал хийхдээ мэдээж тухтай байрлал аваасан. Завилд сууж болно. Хэрвээ завилд суухад хөл чилээд байдаг бол жижиг сандал дээр ч юм уу буудан дээрээ сууж болно. Тэг ямар ч л гэсэн нуруу толгой бол нэг шугамд ихц байвал бяцлал сайн явагддаг. За бүр боломжтой бол бяцлал хийхийнхаа өмнө 5-10 минут ч юм уу йогийн дасгал хийчихвэл бүр зүгээр биеийн чилээг гаргаад. Яагад бидний хөдөлгөөний дутагдлаас болоод бидний эрчим энерги урсгал маань энэ тэндээ түр гацаатай хаагдсан байдаг учраас бяцлал хийхэд эхлээд энерги гацаанаас гарах гэж цаг хугацаа зарцуулаад байдаг учраас наан зүгээр нэг хөнгөн дасгалууд байдаг шүү дээ. Хүзүүгөө эргүүлэх, мөр тохоогоо эргүүлэх. За энэ мөрний хөшөнгөө гаргах. Энэ нуруу ташаа хөвлийн булчингаа жоохон ажилуулад ингээ жоохон сонголт хийгээд өгөх юм бол биднэрт бяцлал хийхэд илүү сайн дэмжиж өгнө гэсэн үг. За ерөө гал төлөх боломжтой бол галаа төлөөд уртаас өмнө хэрэг гадаа бяцлах боломжтой бол нар яг ээж авах үед нарны тусгал цуна гэсэн. Бүх биеэр ингээд нар тусчин гэсэн үг. За хэрэг бүр боломжгүй болвол урдаа олон гоё лаанууд асгаж агаад хийж болно. Лаа асгахдаа мэдээж эколаг хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол заримаас нь янз бүрийн үнэр үнэртэй, заримаас нь тортог гараад ингээд гүнзгий амьсаа авахд ингээд ханиалгуулад идэх. Нэгсэндээ хашил хөдөлгөөд гэх юм уу тавгүй байдлыг үүсгэдэг. Тийм учраас лаануудаа бас сэтгэл тааламжтай эрүүл лаа сонгороо гэж зөвлөе. За тэгээ энэ бяцлаглыг дахин хийхээр бол мэдээж яг энэ минут секундээс эхэлж тавьж байгаа гэж болно. Тухтай байрлал авсан бол нүдэн айнаад дотоод галыг өрдөж өгөх учраас амьсгал дээр ажиллана хэдүүл амьсгал бол маш чухал байдаг. Зөвхөн нэг чийж хэрэг гүнзгий амьсгал аваад гарахгүй. Гүнээсээ зөв амьсгалах юм бол бидний дотоод гал буюу наран сүлжээ хүрт маань маш сайн хурдан тэтгэгддэг. За зөв амьсгал нь мэдээж тэгшин суугаад амьсгал авахтаа гүнээсээ буюу хөвлийн урагшаа төмбөж орж ирнэ. За чадхаар урагшин төмбөлгөөд гүнзгий амьсгал аавна. Буцаад амьсгалаа гаргахтаа хамраараа гэж гаргаж болно. Эсвэл хамаараа гээд удаагаар үлээж гаргаж болно. Ямар ч л гэсэн зөв амьсгалаа сурчих юм бол аяндаа хөвлөө шахагдаад амьсгал гаргахтаа маш ингэж удаанаар хинээсээ ингэ түлхэцтэй. Баг зэрэг ингэ дуу чимээ гаргаж гарах хэрэгтэй. Хамраарч бай, амаарч бай. За ингэх юм бол яг та нар гал түлж байхдаа гал руу өглөөгээд эсвэл гал руу салхилахаар гал цаанаас ингээ өрдөгдөж өгдөг штэ. Илүү бадарч хасдаг те. Яг тийм юм дотор энергит болж ин гэсэн үг байхгүй. Яг тэрэг дотор төсөөлнө. За зөв амьсгалаа их нээлжинд дадуулаад 5 удаа гүнээсээ зөв амьсгал авъя. За эхлэе. Амьсгалаа авлаа.
За маш сайн байна болж байна. Одоо тэгвэл амьсгал аваад гаргахдаа амьсгалаа татаад яг гаргаж явах мөчтөө гал руу үлээхэд яаж улам бадарч асдаг яг тэрийг дотроо төсөөлнө. Мэдээж амьсгал авахдаа нарны эрчмээс эсвэл урдаа байгаа галын эрчмээс эсвэл урдаа асаасан лаануудаас энэ галын эрчмийг амьсгалаараа татаж сорж авч байна гэж дотроо маш гүн гүнзгий бодитоор ингэ тод төсөөлнө. Яг төсөөллөө маш сайн бодитоор хийх хэрэгтэй. Итгэл үнэмшлээ сайн хүн гэсэн үг байхгүй. Тэгжиж яг энергийн ингээд урсгал орж ирнэ. За амьсгал гаргах мөчөд яг дотоод гал руугаа үлээж өгч юм гэж төсөөлөөр. Гэт үлээхэд дотоод гал руу үлээхээр мэдээж улам ингээд бадарч хасж байна. Миний дотоод гал буюу наран сүлжээ хүрд маань илүү эрчимтэй хурдан ажиллаж байна. Илүү их алтан тэр шаргал нарны цацраг шиг тэр шаргал өнгө нь илүү эрчимтэй тодорч хасж байна. Мөн дотоод гал өрдөгдөд улам бадарч хасж байна гэж та бүхэн маань чин сэтгэлээсээ тод томрогноор төсөөлөөр. За түрүүн 5 удаа амьсгалаад ерөнхийдөө зөв амьсгалах техник хийсэн. Одоо яг жинхнээсээ гол бяцлал руугаа ороод 8 удаа гүнзгий амьсгал авна. За саяны хэлсэн төсөөллүүдийг мартахгүйгээр маш итгэл үнэмшилтэйгээр маш гүнзгий тод төсөөлөөрэй. За эхлээ амьсгал авъя. За 8 удаа маш амжилттай зөв бяцлал авлаа. Таны дотоод гал бас сайн сэргэж өгсөн байгаа. За дараагийнх нь. За наран сүлжээ хүрт байрладаг гац буюу хүүснээс дээш 2 ураг зайтай цэгэн дээрээ төвлөрье. За одоо 5 минут та галын эрчмийг дотроо хийчихсэн төөнж байна гэж төсөөлье. Нар галын эрчим эсвэл лаан дээр байх галын эрчим яг миний дотор орсон. Төөнөж миний наран сүлжээ хүртийг эрчим энергээр маш хүчтэйгээр хангаж байна гэж төсөөлье. За хэрвээ энэ бяцлаглыг сайн хийх юм бол яг хэвлэлийн хэсгээр халуу төнөх мэдрэмж өгнө. Зарим хүнд бол бүр хүчтэйгээр халуу төнж байгаа нь мэдрэгдэнэ. За 5 минут яг энэ эрчим энерги нөхөж байна. Наран сүлжээ хүрт маань улам тодор цацарч улам хүчтэй өрдөгдөж өгч байна гэж төсөөлөд суцгаая.
За болсон. За сүүлийн шат ерөөл буюу мантра үгийг хэлээ хэдүүлээ нарийн сүлжээ хүртэндээ зориулаад энэ бол биднэрт ирчүүч өгөх үгнүүд байх болно. Нүдэн ансан чигтээ өөртөө зориулаад чин сэтгэлээсээ хэлээрэй. Би урд урдынхаас илүү их хүчтэй, эрчим энергитэй болж байна. Миний бодол санаа, сэтгэлийн хүч, бие махбодын хүч, улам томорсон, улам ассан, улам их тэтгэгдсэн байгааг би мэдэрч байна. Надаас бүхэлдээ алтан шарангийн гэрэл цацарч байна. Одоо миний бодсон болон төлөвлөсөн бүхий л ажил ханамжтай сайхан бүтэж эхэлнэ. Би эрч хүчээр дүүрэн байна. Өөртөө итгэлтэй байна. Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Бүх төлөвлөсөн ажил яг одоо энэ цагт бүтэж байна. Бүгдээрээ дотроо төсөөлөөрэй. Миний дотоод сүнс улам эрч хүчтэй, улам баяр баясгалантай болж байна. Хүсэл тэмүүлэл маань дүүрч байна, бүтэмжтэй байна. Өдөр болгон амжилт, ажлын бүтээлээр дүүрэн байх болно. За өөр ямар гоё эрч хүч урам зориг өгөх үгийг өөртөө хэлмээр юм. Амаараа чанга дуугаар эсвэл дотооддоо хэлцгээе. За бясалгал сайхан дүүрлээ. Ерөнхийдөө төгсгөлт нь хэлэхэд бол мэдээж хүн байгалаасаа холдоод дээрээс нь орон сууцнд амьдраад эрчим энергийг тэтгэх бүх зүйлээсээ холдсон байдаг. Галаасаа, нарнаасаа, уул ус, ургамал мод гэд та бүхэн бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа байх. Тийм учраас хүүхдүүдэд бас энэ бэлтгэлийг хийлгүүлэх зүгээр. Яад бол хүүхдүүд ч гэсэндээ төвлөрсөн хот суурин газар амьдраад ирэхээр амархан ядардаг болох, сулддаг болох, дархлаа муудах зэрэг шинж тэмдгүүд сүүлийн үед маш их үзэгдэж байгаа. Тиймээс хүүхдтэйгээ амархан богино хугацааны бэлтгэл учраас хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ хийвэл илүү сайн ирч хүч нөхөх болно. Тэгээ дээрэс нь бидний ухамсар, оюун бодол гэдэг зүйл маань өөрөө маш хүчтэй учраас яг хэрэгтэй газраа хэрэгтэй энерги дуудаж чаддаг. Тийм учраас бясалгалаа чин зүрхнээсээ итгэлтэйгээр хийгэрэй гэж би танд дахин хэлээд байгаа. Урдаа хэдэн ширхглээ асаагаа суусан ч гэсэндээ таны оюун бодол ухамсар өөрөө маш хүчтэй өндөр эрчим энергийг татаад авч чадах учраас тэрэндээ маш итгэлтэйгээр хийгээд амьсгалаа зөв авч гаргаарай. За энэ зөв амьсгалах дадлыг хийгээд ахаар аяндаа ямар ч хичээл зүтгэлгүйгээр бие махбод чинь зөв амьсгалаа аяндаа ингээ авчин. Ерөөсөө би ингээд амьсгал авахдаа урагшаа гиз төмбөх ёстой, амьсгал гарахтаа шахах ёстой гэд толгойгоо ажиллах шаардлагагүй. Аяндаа би чинь маш ингээд сурамгаар амьсгалаа зөв татаад баг өөрөө бодог байхад хөвлийн хэсгээр шахагтаад амьсгал ингээд уртаар гардаг. За ингэж ивэл бид нэр энэ зөв амьсгалыг биедээ дадуулж чадсан байна гэсэн үг ээ.
За тэгээ энэ хүртэл сонсоод хамт туслахсан та нартай баярлалаа.